Америк нь өөрөө энэ litigious society гэж ярьдаг. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр маш их шүүхийн маргаан болж байна. Public компаниудын холбоотой хөрөнгийн зах зээл дэх securities litigation гэдэг юм шүүхийн маргаанууд бол байнга явж идэг. Мэргэшсэн фандууд хүртэл байдаг. Фандууд нь юу гэдэг вэ гэх юм бол шүүхийн маргаанд ялах магадлал өндөртэй кейсүүд рүү хөрөнгө оруулалт хийдэг. Яг энэгээрээ мэргэшсэн мэргэжлийн хуульч нар байдаг. Яг одоо компани тайлангийн алдаанаас болж зах зээл дээрх үнэлгээ нь унсан. Тэрнээс болж хөрөнгө оруулагч нар хохирсон. Энийг тодорхойлж чадсан хуулийн фирмүүд, фандууд тэрнээр одоо шууд кейс үүсгээд тэргээ яг шүүх маргааны зарчмаар яваад зин түнгээр өрөөгөөж авна гэж хэлсэн. Ялангуяа одоо Монголд байгаа компаниуд маань гаднаас хөрөнгө оруулалт татах, гадны компаниудтай хамтарч ажиллаж байгаа энэ нөхцөлд бол засаглал дээр илүү фокус хийгээрэй гэж хүсэж байна. Засал маань зөвхөн одоо ингээд зүгээр дүрм журам мөрдөөд зүгээр одоо compliance хийгээ те маш одоо мундаг дотоодын дүрмтэй байгаад тэрийгэ дагснараа одоо амжилттай болно гэсэн үг бол биш. За сайн цаана үзэгчтэй Insights podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараар бидэнтэй ярилцахаар оюутлогоо төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн за Нью-Йоркт бүртгэлтэй хуульч Мэнд Төвшин оролцохоор хүрээд ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, өрсөнд баярлалаа. Тэгэхээр хоёулаа ерөнхийдөө яриагаа эхлэхдээ одоо таны ерөнхийдөө яг танилцуулгатай карьерийн замналтайгаар өнөөдрийг хүрсэн Монголдо ямар хуу одоо ажил төрөл эрхэлж явж байгаа гэх мэт яриагаар эхлэв. Намайг инх тайвны Мэнд Төвшин гэдэг хуульч мэргэжилтэй. Бээжин болон Бостонд хуулийн сургуулаа сурч төгссөн байгаа. За Монголд 2024 оноос эхлээд оюутлогоо тузын гишүүнээр ажиллаад ирсэн байгаа. Энээс өмнө бол за бараг 8 жилийн хугацаанд Хонконгт Morgan Stanley хөрөнгө оруулалтын банк болон Davis Polk гэдэг хуулийн фирмд яг хөрөнгийн зах зээлээр ажиллаж байгаад ирсэн. Одоо оюутлогоогийн тузын гишүүн хийж явж байгаа. Гэхдээ өнөөдөр бол оюутлогоо ярихгүй, оюутлогоон зээлийн хүү ярихгүй, монтрегийн асуудал ярихгүй. Илүү одоо засаглал тал руугаа, илүү олон улсын төсөл хөтөлбөр тал руугаа ярих гэж бодож байгаа. За тэгэхээр та хэллээ сая Бээжинд болон Бостон ингээд хуулийн чиглэлээр одоо боловсрол эзэмшээд за үргэлжлүүлээд одоо илүү санхүүгийн хөрөнгийн зах зээл тал руугаа ингээд ажиллаж байгаа гэж байна. Тэгэхээр ер нь одоо энэ Morgan Stanley, Davis Polk гэдэг одоо томоохон хөрөнгийн санхүүгийн байгууллагуудад одоо ажиллаж эхэлсэн одоо тэр үеэсээ эхлээд те ер нь яг ингээ хуульч мэргэжилтэй ч гэсэн энэ хөрөнгийн санхүүгийн зах зээлд хөрөөж ажиллах болсон одоо ингээ тослуулах болсон гэх юм уу те тэр шалтгаан ер нь ингээ өөрийн туршлагаасаа бас яриад гэлээ. За ер нь одоо бид нэр олон улсын ингээ хөрөнгийн зах зээлийг төсөөлөхөөр за магадгүй одоо IPO гэж төсөөлж болно, бонд, олон улс бонд гаргах гэж болно. За дээрэс нь компани хоорондын худалдаа M&A mergers and acquisition гэж ярьдаг. Тийм төслүүдэд төсөөлөх бах. За яг энэ төслүүдийг яг боддоор хэрэгжүүлээд авч явдаг талууд маань бол за нэгт бол хөрөнгө оруулалтын банк байдаг. За хөрөнгө оруулалтын банк гэх юм бол Morgan Stanley, Goldman Sachs, Citi гэх мэт одоо олон томоохон юм банкуд бол байгаа. За нөгөө талаасаа бас яг төслүүдийг яг бичиг заасан дээр буулгадаг. Энийг яг амь дээр яг хэрэгжүүлдэг тэр тал нь хуулийн фирм байдаг. Хуулийн фирм бол яг энэ төслүүдийг хуульд нийцүүлэн компанийнхаа болон клиентийнхаа эрх ашиг хамгаалan хэрхэн яг одоо бичиг заасан дээр зохицуулах вэ? Гэрээ дүрмээрээ зохицуулах дээр илүү фокус хийж ажилладаг байгаа. За тэгэхээр одоо саний хэлсэн тэр том төслүүд дээр бол хөрөнгө оруулалтын банкуд байна, хуулийн фирмүүд байна, мэдээж компани өөрөө байна. За дээрэс нь одоо аудитын компаниуд, бусад одоо салбарын зөвлөх гэх мэтчлэн компаниуд бол нийлж ажилладаг байгаа. За миний хувьд гэх юм бол одоо хуулийн чиглэлээр 7 жил яг Davis Polk-т ажилласан. Davis Polk-т миний хувьд илүү хөрөнгийн зах зээл, олон улсын хөрөнгийн зах зээл рүү фокус хийгээд тэндээ ингээд эргээд харах юм бол нийтдээ 10 гаруй IPO дээр ажилласан байлээ. Нью-Йоркийн Stock Exchange дээр гарсан, Хонконгийн Stock Exchange дээр гарсан, зарим нь бас Индонезийн Stock Exchange гарсан тийм төслүүд бол байгаа. За IPO-с гадна бонд зээл тал дээр гэх юм бол одоо 30 гаруй яг бондын төсөл дээр ажилласан байгаа. Тэгэхээр эдгээр бол зөвхөн бас нэг салбар биш, олон салбарын компаниуд дээр яг хөрөнгө босгох зарчмын хувьд бол төстэй байдаг учраас олон салбарын компаниудтай танилцах боломжууд олгоо. Технологийн салбар, эрүүл мэндийн салбар, за банк санхүүгийн салбар, уул уурхайн салбар руу бол төлөвлөгөө ажилласан
тийм одоо туршлага хөрөмтлүүлсэн. Тэгэхээр ингээд яг тэр туршлагыг ингээ харахаар ингээд IPO ч гэж энэ бондын одоо issues гэдэг бондуудын хилцлүүч гэсэн хийжсэн гэж байна. Бас нэг сонирхолтой жишээ нь гэхээр энэ Индонезийн Grassberg урхаад дээр те яг энэ уул уурхаан чиглэлийн санхүүжилт дээр бас ажиллаж байсан гэдэг. Тэгэхээр ер нь яг таны яг ингээд саяны хэлжсэн туршлага дээр ингээ хамгийн сонирхолтой ч юм уу те нэг team case гараад ирээд яривал те магадгүй илүү ингээд салбарын онцлогууд нь ямар байсан гэдэг ч юм уу тэр талаас нь ярил. Манай хуулийн фирм яг Индонезийн Grassberg гэдэг зэсийн уурхай дээр 3 тэрбум долларын бонд дээр ажиллаж исэн. За энэ бол яг Америкийн Freeport гэдэг компани өөрийнх нь авч явдаг компани байгаа. Тухайн компани тогтолцоо нь Монгол улсын оюутлоготой маш төстэй гадаадын хөрөнгө оруулагч болон тухайн орны яг Индонезийн өөрсдийнх нь төрийн өмч компани хамтарсан байгуулсан компани байгаа. За тухайн үед бол Индонезийн яг төр засгийн бодлогоор ямар одоо бодлого хэрэгжүүлж исэн бэ гэх юм бол дотооддоо нэмүүртэг шингэсэн ийм одоо бүтээгдэхүүнээ гаргадаг болгоё. Бид нэр зэсийн баяжмлаа зүгээр дангаар нь гадагшаа гаргахаа болёо. За тэгэхээр тул бид нар юу хийх ёстой вэ гэж харахад бол заавал copper smelter буюу хайлуулах үйлдвэр барих шаардлагатай болсон. За тэн дээрээ тооцоолол гаргаа санхүүжилтээ шийдээд за энэ дээрээ тэгвэл яг бондын хэрэгслээр шийдъя гэсэн төсөл дээр нь бид нар оролцоод явсан. За тэгээ бонд нь бол маш амжилттай гарсан 3 тэрбум долларыг харьцангуй бага хүүгээр санхүүжүүлж ирсэн. За энэ бондынхаа их усрээр нөхдүүд одоо л зэсийн хайгуулах үйлдвэрээ хайлуулах үйлдвэр бариа тэрийг одоо ер нь дуус шатанд орж байгаа. За ингэснээрээ тэд дотооддоо яг зэсийн катод буюу яг зэсийн энэ нэмүүртэг шингэсэн бүтээгдэхүүн гарах нөхцөл нь бол бүрдэнэ. За цаашлаад Индонезийн одоо засгийн үднээсээ дотооддоо яг цахилгаан машина өөрсдөө үйлдвэрлэдэг тэр нөхцөлийг бүрдүүлье гэсэн тийм одоо зорилго тавьж энэ ажлуудаа эхлүүлсэн байгаа. Тэгэхээр цаашлаад энэ зэсийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж яг эцсийн бүтээгдэхүүн болох дээрээ тэд нэр дахин одоо бодлогын хүрээнд дэмжиж за цаашлаад тэгвэл бид нар EV үйлдвэр барьдаг болно. Tesla-га бид нар Индонезиас гаргадаг болёо. BYD-г Индонезиас гаргадаг болёо. Тэгэхийн тулд бид нар түүхий бүтээгдэхүүний дотооддоо үйлдвэрлэх энэ ажлуудыг эхлэе гэсэн ийм одоо 5-10 жилийн төсөөлөлтөй forecast-тай тэд нар одоо төсөөдөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгэхээр энэ бүгдийг бид нараас яг зөвлөх компани байх үедээ бол яг шингээгээд за ийм төсөөлөлтөй ийм forecast-тай ажиллана. Хөрөнгө оруулагч талдаа ч гэсэндээ танилцуулахад энэ бол зөвхөн одоо дотоодын энэ одоо ганц үйлдвэр бол дуусахгүй маа цаашлаад ийм худалдан авах худалдагч зах зээл нь ингээ бэлэн байх юмаа гэдэг ойлголтыг төрүүлэх нь маш чухал байсан. Тэгэхээр энэ тал дээр бид нар бас хөрөнгө оруулалтын банктай хамтаад ажилласан үр дүнд бол маш амжилттай болсон. Сонирхолтой сонсогдож байна. Тэгэхээр ер нь ингээд яг компаниуд одоо хөрөнгө босгох чиглэлээр одоо ингээд бонд гаргах ч юм уу хувьцаа гаргах байдлаар одоо зайлшгүй санхүүжилтаа ингээд шийдээд явж байна л да. Тэгэхээр яг энэ одоо магадгүй яг энэ санхүүжилт татах үйл явц нь өөрөө ингээд хууль эрх зүйн хувьд ч юм уу те одоо яг юм нийцтэй зохистой дүрм журмын дагуу магадгүй явах хэрэгтэй шаардлагатай болж байгаа. Яг энэ үйл явцад тэгэхээр таны сайн хэлж байгаачлан ингээд яг хуулийн фирмүүд ч бас тодорхой хэмжээнд оролцоотой байдаг байх нь. Бас хөрөнгө оруулалтын банкуд ингээд хамтраад те ингээд дэмжиж явдаг гэж ерөнхийдөө ойлголоо. Юу гэдэг яг энэ хөрөнгө оруулалтын банк нь яг голдуу яг ямар үүргийг нь авч оролцож байна. Хуулийн фирмүүд яг ямар үүрэгтэй оролцож байна. Тэг яг энэ олон улсын яг ингээд сайн туршлага яг жишг нь яг ямар хуу байдлаар яг энэ үйл явцныг яаж явж байгаа вэ? Яг ингээд том төсөл хэрэгжүүлээд ингээд хөрөнгийн зах зээл рүү гараад гадны хөрөнгө оруулагчтай харьцаад эхлэхэд зөвлөх талууд бол авдаг тий. Тэгэхээр яг энэ зөвлөх талууд ямар value add хийж чинь тий. Яг юунд тусаад байгаа гэдэг дээр магадгүй бас бүгдээрээ тийм түгээмэл ойлголт бол тутам байж магадгүй. За миний зүгээс харж байгаа бол хөрөнгө оруулалтын банк за хэдүүлээ хөрөнгийн зах зээлийн төслүүдийг авч үзье л да тий. IPO байна уу, bond байна уу. Хөрөнгө оруулалтын банкны хамгийн үндсэн чиглэлөөр эхлээд юу байдаг гэх юм бол яг dealing тэр structure-ыг бол тодорхойлж өгдөг. Ямар бүтцтэй ямар зорилттой тим дийл хийх вэ гэдэг дээрээ компанийнхаа яг үндсэн нөхцөл байдалтай суйрлуулад тооцоол гаргаад за ийм нөхцөл байдалтай ийм санхүүгийн үзүүлэлттэй ийм операшнтай компаниуд ийм одоо санхүүгийн хэрэгсэл илүү зохистой байна. За тэгвэл энэ дээрээ бид тулгуурлаад ийм бүтээгдэхүүн гаргая гэдэг дээр эхлээд дүн шинжилгээ хийгээд тэрийгэ пропозал болгоод клиенттай танилцуулах нь. Тэгэхээр энэ дээр одоо магадгүй бонд гэж болно те. Гэхдээ бонд дотроос зөндөө одоо өөр төрлүүд байгаа. Дээрээс нь одоо ямар хугацаатай бонд байх уу, ямар валютаар гарах уу, ямар нөхцөлтэй тэрэн дундаа ямар covenantтай байх уу гэдэг асуудлууд ярьж эхэлдэг. Тэгэхээр энийг бас мэдээ нэлээ тодорхой болгоод клиентаа танилцуулах байна. За энэ бол эхний одоо хийдэг ажлаа. Хоёрт бол яг
эцсийн байдлаар яг тэр хөрөнгө оруулагч талууд нь ямар байх вэ гэдэг талуудаа олох хэрэгтэй. Тэр төсөл, тэр компани, тэр одоо зах зээлийг сонирхож байгаа яг мэргэжлийн хөрөнгө оруулагч нарыг олно гэдэг маш том ажил болдог. За бүх одоо мөнгөтэй гэсэн талууд дээр очивол ийм компанид хөрөнгө оруулаач гэсэн юм болов угаасаа байхгүй. Тэгэхээр яг оновчилсон тэр яг компанийн нөхцөл байдал нийцүүлсэн хөрөнгө оруулагчийг олох нь яг хөрөнгө оруулалтын банкын өөрийнх нь бас үүрэг болдог. Тэгэхээр тэр нь одоо юу гэдэг юм олон талтай харьцаасаа илүү яг тийм өөрт нь тохирсон талуудыг олж харьцна гэдэг ажлыг бол хийж өгч тэг компани танилцуулж өгнө тий. За тэгээд дараагийн шат руу ингээд одоо тэр санхүүгийнхаа бүтээгдэхүүнийг тодорхойлчлоо. Тэрнийхээ нөхцөлийг тодорхойлчлоо. За хөрөнгө оруулагч талуудаа олчлоо. За тэгэх юм бол компани танилцуулах ажил болж байна тий. За тэгэхээр яг компанийхаа энэ түүхийг ойлгуулад хөрөнгө оруулагчдыг яг ямар позишнинг хийж өгч талд танилцуулах вэ гэдэг дээр нь бол маш одоо том чухал үүрэг гүйцэтгэдэг хөрөнгө оруулалтын банк нь. Тэгэхээр энэ компанийхаа нэмж босгож байгаа энэ санхүүжилт нь ямар зорилттой байх юм? Яагаад энэ санхүүжилт авах ёстой юм? Энэ санхүүжилт авсараа энэ компани ямар одоо өсөлттэй, ямар одоо ирээдүйтэй ажиллах юм? Тэр бүгдийг нь хөрөнгө оруулагч талдаа ойлгуулж өгнө нөө ярьдаг сториг нь сайн ойлгуулж өгөх ёстой. Тэгэхээр энэ бүгдийг ингээд багслаад аваад үзэхээр түрүүний ярьжсэн Prasburg дээр яг адилхан яг ингээд ямар бүтээгдэхүүнээр ямар төсөл хэрэгжүүлж байгаа, яагаад ингээд энэ компанид ийм хэмжээний мөнгө өгөх ёстой юм? Яагаад энэ эрсдэл багтаа юм те? Эрсдэл багтаа гэдгээр цаагаар яагаад санхүүжилтийн зардал нь байх ёстой юм гэдэг ойлголтуудыг бол тэр төслүүдээр ингээд ойлгуулсан байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалт банкнаас ерөнхийдөө юм байгаа. За хуулийн ферм талаас бол саяны ярьсан бүгдийг яг бичиг заасан дээр буулгаж өгдөг. Хуулийн фермийг бид нэр одоо л Монголд илүү одоо ойлгодог тий хуулийн ферм авч одоо зөвлөх компани авч ажилладаг болсон байна гэж би бол харж байгаа. Өмнө магадгүй нэг найз руугаа ч юм уу тий залгаад өгшөө тий ийм асуудал байна. Энийг одоо яах вэ гэдэг нэг товчхон зөвлөгөө аваад тэрэн дээрээ суурлаад том одоо шийдвэр гаргахад явдаг тийм тохиолдол байдаг. За тэрнээсээ болоод алдсан ч юм уу тий асуудалд орсон. Тийм бас хэрэгүүд бол гарч ирсэн. Тэгэхээр хуулийн фермийг бид нар ямар үнцгээр харах хэрэгтэй гэвэл хуулийн ферм бол тодорхой хэмжээний даатгал. Эрсдлийг хамгаалж байгаа даатгал. Хуулийн фермийн хийж байгаа гол ажил нь бол ялангуяа энэ хөрөнгөний зах зээл дээр яг ингээд хувийн энэ харилцааны зохицуултууд дээр эрсдлийг хуваарлдаг тэмч үүрэгтэй байдаг. Аль талууд эрсдлийг үүрэхэд хамгийн зохистой байна гэдэг дээр үндэслэж эрсдлийг хоёр талд юм уу гурван тал одоо хилцээрд орж байгаа талуудад хуваарлаж өгөх нь. Ийм асуудал үүсэх юм бол за захиалагч нь хариуцна. За ийм асуудал үүсэх юм бол за нөгөө гүйцэтгэх тал нь хариуцна гэдэг тэр зохицуултыг бол хийж өгдөг. Энэ том зургаар юм байгаа. Тэгэхээр энийг мэдээж яг цаасан дээр буулгахаас өмнө хуульд нийцүүлэн хийх хэрэгтэй байдаг. За олон улсад бонд гаргаж байгаа, олон улсад IPO хийж байгаа компани бол за магадгүй Нью-Йорк гэж ярихад Нью-Йоркийн SEC буюу Securities and Exchange Commission гэдэг зохицуултын бүх дүрм журманд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна. Тэгэхээр эдрийн дүрм журм нийцүүлсэн бичиг баримтыг боловсруулах нь байна. За компани танилцуулга дээр хүртэл өөрсдийнх нь яг танилцуулгын бүрэн дүрм болсон байна уу? Ямар нэгэн асуудалтай юмыг үлдээсэн байна уу? За тэр нь яг хөрөнгө оруулагч зөв мэдээлэл өгсөн байна уу гэдэг дээр хуульч нар бас хяналт тавьдаг байна. Тэгэхээр би өмнө одоо хөрөнгө оруулалтын банкнд байхдаа мөн бас хуулийн ферм байхдаа ингээд харахаар яг цогцоор нь ингэж харах боломжууд надад гарсан. Тэгэхээр хуульч нар энэ асуудлыг ер нь яаж шийдэх вэ? За банкуд энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асгаар яг том дур зургаар нь яг төслүүдээр хараад ирэхээр за тэгвэл яг ийм чиглэлээр явсан илүү оновчтой юм байна. Энэ дээрээ илүү анхаарах хэрэгтэй байна гэдэг тийм ойлголтууд авч байгаа. Тэгэхээр тэрийг бас одоогийн ажил дээрээ бас хэрэгжүүлээд мөн адил яг дотоодынхаа байгууллагууд болон дотоодынхаа удирдлагуудтай бас тийм шаардлага тавиад явж байгаа. Тэгэхээр ер нь энэ хөрөнгө босгох, санхүүжилт татах гэдэг үйл явц өөрөө маш одоо нарийн комплекс үйл явц болж таарах нь шүү дээ. Ингээ тал талын одоо дэмжлэгтэй гэх юм уу нарийн одоо үйл ажиллагаатай явдаг гэж ойлгоно. Болохоор энэ ер нь аль ингээд харахаар яг Монголын яг ингээд санхүүгийн зах зээлийг харахаар мэдээж ингээд банктаа умгайлсан ер нь зах зээл гэж хараад байгаа шүү дээ. Нийт одоо хөрөнгөний 80-90 орчим хувь банкны салбарт өдөрдөг гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь одоо сүүлийн жилүүдэд л харьцангуй одоо хөрөнгөний зах зээл хөгжөөд одоо компаниуд одоо нээлттэй болоод IPO гаргаад гэдэг ч юм уу те эсвэл ингээд бонд гаргах байдлаар санхүүжилт татах. Зөвхөн одоо банкнаас зээл авахаас илүүтэй бусад төрлийн санхүүжилтийн одоо боломжуудыг бас ашиглаж эхэлдэг
одоо харцсангуудаа тэр хандлага нэмэгдсэн байгаа даа. Тэгэхээр ер нь яг компаниуд одоо ингээ хаалттай ийм компани байжгаад одоо IPO гаргаад ч юм уу те нээлттэй компани болоод хувьцаагаа гаргах нь өөрөө яг ямар одоо өөрчлөлтийг тухайн компанид бий болгох уу, ямар одоо магадгүй шинэ үнцийн value үүсгэх боломжтой байдаг вэ? Эхний яг ярьсан асуулт дээр чинь бас эхлээд төвлөрөд ярих гэж бодлоо. Ер нь Монгол компаниудын хувьд бол өмнө бол магадгүй зөвхөн банкас зээл авч явдаг байсан те. Санхүүжилтийн одоо энэ хэрэгслүүд боломжууд арай хязгаарлалт байсан. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бол дотоодын бондын зах зээл бол маш одоо хүчтэй хөгжиж ирж байгаа. За энэс гадна бас олон улсад гарч байгаа компаниуд бол зөндөө байна те. Гадагшаа IPO хийж байгаа, гадаадд олон улсад одоо бонд босгосон компаниуд байна. Тэгэхээр энэ дээр ингээд эргээ харахад бол бас яг ямар зохицуулалттай, ямар шаардлага биелүүлснээрээ одоо гадаад бонд жишээ нь гаргаж чадчихна гэдгийг бас нэг яриу сонирхолтой байж магадгүй те. Тэгэхээр одоогийн дэлхийн одоо олон улсын хөрөнгийн зах зээлийн зохицуулалт нь Америкийн яг энэ хөрөнгийн хууль, хөрөнгийн зах зээлийн дүрм журмаар илүү ингээд хүчтэй байгаад байдаг. Яагаад Америкийн энэ хуулиуд нь ингээд дэлхийд даяараа ер нь үйлчлээд байна. Яагаад энэ хөрөнгийн зах зээлийг Америкийн хууль ингээд доминейт хийгээд байна гэдээ харах юм бол Америкт өөрөө хамгийн их хөрөнгөтэй, мөнгөтэй компаниуд нь байдаг. Яг үндсэн тэр бидний ярьдаг том фандууд бол хедж фандууд бүгдээрээ Америк төвтэй байдаг. За тэгэхээр тэд нар мэдээж Америкийнхаа хуульд нийцүүлж, Америкийнхаа тэр дүрм журам нийцүүлж хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй болдог. За нөгөөтэйгээрээ Америкаас гадна байгаа компаниуд магадгүй тэндээс хөрөнгө оруулалт татж байгаа бол хөрөнгө оруулагч талынхан дагаж мэдж байгаа хуулинд нь нийцүүлэн өөрсдийнхээ прожектуудаа, өөрсдийнхээ төслүүдэд танилцуулах шаардлагатай болж байна. Тэгэхээр энийгээ дагаад Америкийн хөрөнгө оруулалтын хууль нь хөрөнгийн зах зээлийн хууль нь одоо магадгүй Монголд байгаа банкуд одоо гадагшаа бонд босгоход хүртэл үйлчлээд байдаг. Тэгэхээр энэ дундаа жишээ нь одоо US Securities Law гэдэг одоо яг хөрөнгийн зах зээлийнхэн хууль нь байгаа. Дүрмээрээ бол энэ дотор бүх Америкийн хөрөнгө оруулагчдад заавал бүртгэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл худалдаж авах ёстой гэсэн шаардлага байдаг. Хэрвээ бүртгэлдэггүй бол энэ дээрээ тийм exception авдаг. За exception гэх юм бол regulation S гэж байдаг. Энийхээ дагуу авсан тийм одоо бүртгэлээс чөлөөлөгдсөн хөрөнгийн хэрэгсэл гэж болно. Эсвэл Rule 144A гэдэг 144A гэж бас нэг чөлөөлөлт байдаг. Тэгэхээр энэ хоёр дүрмийг мөрдөж Монголд байгаа компаниуд манд гадагшаа одоо бонд гаргаж эхэлсэн байгаа. Жишээ нь одоо өнгөрсөн жил гэх юм бол Голомт банк дээр бол гадагшаа бонд гаргасан байгаа. Тэгэхээр Голомт банкын хувьд Reg S болон 144A дүрмийг аль алингийн биелүүлж гаргасан байгаа. Энэ аль алингийн одоо шаардлагыг хангаснараа Америктаа хөрөнгө оруулагч болон дэлхийд байгаа бусад хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татаж чадсан байна. Тэгэхээр яг аль алингийн ингэж биелүүлж гаргасан Монголоос гаргасан энэ бонд бас цөөхөн байдаг. Тэгэхээр яг энэ шаардлагуудыг биелүүлж яг энэ олон улсын стандарт нийцүүлж гарч чадж байна гэдэг нь бас манай Монгол талын компаниудын ур чадвар дээрээс нь гадагшаа хөрөнгө оруулж чадах энэ боломжууд нь улам нээгдэж байгаа гэж бид харж байна. Сая өнгөрсөн сард бол болсон засгийн бонд бас маш амжилттай болсон. Мөн адил Reg S 144A гэдэг зарчмаар олон улсад гарсан байгаа. Тийм тэгэхээр тэгвэл яг одоо ингээд нээлттэй компани болоод ингээд олон улсаас санхүүжилт татлаа гэдэг нь өөрөө тэр тухайн компанид ингээд бүтцийн хувьд гэдэг ч юм уу одоо тэр governance засаглал гэдэг чухал асуудал хөндөгддөг. Энэ талаас ингээд компанид ямар одоо дотоод гэдэг ч юм уу өөрчлөлтийг ингээд шаарддаг вэ? Ингээд нэгэнт хэрвээ ингээд одоо хөрөнгийн зах зээлд гарцсан тохиолдолд тэр тухайн компани ингээд ямархуу байдлаар ингээд цааш нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх те мэдээж ингээд одоо ихтгэл хүлээгээд хүмүүсээс ингээд хөрөнгө татцсан байгаа юм чинь одоо үргэлжлүүлээд ингээд үйл ажиллагаагаа явуулах тэр мэдээж ингээд нэлээд ингээд нээлттэй transparent байх шаардлагатай болдог байх. Тэр талаас нь ярил. Хөрөнгийн зах зээл дээр анх удаа гарна гэдэг бол компанийн хувьд бол маш том тийм түүхэн үйл явдал болдог. Big milestone те. Тэгэхээр компанид зөвхөн одоо эн чинь хөрөнгө босгоход дуусахгүй яг дотооддоо ингээд тэр чигээ трансформашн явагдаж байгаа. Засал талаасаа, үйл ажиллагаа талаасаа, ил тод байдлаасаа бүх талаасаа трансформашн явж байгаа. Тэгэхээр хоёлоо магадгүй нэг жишээ аваад ярив те. Одоо хоёлоо нэг компани байгууллаа те. Энэ компани маань Монголд 5 жил үйл ажиллагаа маш сайн байлаа. Үнэлгээ нь маш өндөр төрлөө те. За 5 жилийн дараа хоёлоо тэгвэл Нью-Йоркийн Stock Exchange-ээр энэ компаниг IPO хийхээр одоо зориод явж байгаа гэдэг төсөөлөө тий. Тэгэхээр яг энэ жишээг аваад ингээд үзэх юм бол энэ компани дээр одоо бид хоёрын дунд байгуулсан Монголын ХХК байжгаад New York Stock Exchange listed public company болно гэдэг дээр дотоод ямар transformation явж ийн гэдгийг одоо төсөөлье тий. Тэгэхээр одоо яг энийг ингээд яг дистаралтайгаар ингээд яг
логикоор харж эхлэх юм бол хамгийн түрүүнд одоо хувийн компани байжгаад олон нийтийн компани болно гэдэг нь үндсэн өөрчлөлт нь юу гэх юм бол өмчлөлийн өөрчлөлт болж байгаа. Бид хоёрын магадгүй 50-50 гэж эзэмшдэг байсан компани маань одоо хоёлоо 25-25 үлдсэн 50% маань олон нийтийн өмч болсон. Хинч хүссэн, хинч одоо сонирхсан талууд бол очоод тэр 50%-ийг худалдаж авах бүрэн боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ өмчтөр ингээд өөрчлөлт гарсан учраас одоо энэ компани үйл ажиллагаа маань, энэ компани цаашдын шийдвэр гаргах процесс, цаашдын хариуцлага маань бид хоёрын хоорондын харилцаа байсан бол одоо ингээд бид хоёр болон магадгүй дахиад цаана мянган хувьцаа эзэмшигч нарын харилцааны асуудал болж эхэлнэ. За тэгэхээр ийм харилцаа үүссэн мянгуулаа энэ компанийг эзэмшиж байгаа бол энэ компани удирдлага ямар байх ёстой вэ? Энэ компани цаашлаад яаж одоо шийдвэр гаргаж олон улсад ажиллах вэ гэдэг тийм асуултууд гарч ирнэ те. Тэгэхээр энэний одоо өмчлөлийн өөрчлөлт гэсэн өмчлөөс үүдээд засаглалын асуудал руу шууд шилжиж байгаа. За тэгвэл дараагийн шат руу агсан энэ олон нийтийн компанийг үйл ажиллагааг авч явахын тулд засаглал дээр тэгвэл одоо ямар өөрчлөлтүүд гарах вэ гэдэг шууд фокус болно. За тэгэхээр засаглал талаас гэх юм бол өмнө бид хоёрын одоо хоорондоо яриа шийддэг байсан, бид хоёрын шийдвэрийн дагуу явдаг байсан одоо гүйцэтгэх захирал маань зөвхөн бид хоёр биш, бүхэл бүтэн мянган одоо хувьцаа эзэмшдэг өмнө хариуцлага хүлээх нь байна. За гүйцэтгэлийн төвшин тийм байгаа. За буурд дээр маш том өөрчлөлтүүд гарч ирнэ. Өмнө хоёлаа магадгүй танилын хүрээндээ ч юм уу одоо сайн гэсэн хүмүүсүүдээ өөрөө мэдээ томилдог гэсэн бол одоо энэ дээр зөвхөн битэрийн эрх ашигаас илүү бусад мянган хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг төлөөлөх тэр төлөөллүүд маань туз руу орж ирэх хэрэгтэй байна. Тэгэхээр эдгээр бол зөвхөн мянган одоо хүн болгоо нэг бүрчлэн гишүүн томилно гэж бол байхгүй. Тэгэхээр эдгээр бол дийлэнхэн дандаа хараат бус гишүүнүүд орж ирдэг. Хараат бус гишүүнүүдийн гол зорилго нь юу вэ гэх юм бол зөвхөн одоо аль нэг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг гэхээсээ илүү яг компани богино дунд урт хугацаанд үйл ажиллагаанд тогтвортой, ашигтай одоо ахиж дэвших тэр болцоог хангаж ажиллахын төлөө одоо үндсэн зорилгоо болгож ажиллах нь. Тэгэхээр ингээ харах юм бол засаглал талаасаа бид хоёр ярьлаа ингээд өмчлөлтөөр өөрчлөлт орсон учраас засаглалын ийм үндсэн өөрчлөлтүүд орж ирэх нь, мэргэжлийн хүмүүсүүд орж ирэх нь байна. Туз дээр хараат бус байх нь байна. Энэ дээр нь одоо мэргэжлийн хороодууд байгуулах нь байна. Аудитын хороо жишээ нь бол хамгийн чухал үүрэгтэй байдаг. Хүндлэнгийн дүн шинжилгээ хийлэгдэг. Энэ дээр мэргэжлийн хүмүүс томилдог болох нь байна. Засаглалаасаа ингээд үүдээд за тэгвэл ийм үйл ажиллагаа явуулж байгаа төлөөлөл удирдах зөвлөл за энэ гүйцэтгэх удирдлага дээр тэгвэл яаж одоо хяналт тавих юм бэ те? Тэгэнгүүт буцаад ингээд дараагийн шат буюу энэ ил тод байдлын асуудал ярьж байгаа. За тэгвэл ямар ажил хийж байгаа? Ямар үр дүнтэй байсан? Ямар одоо амжилтууд гаргасан? KPI-даа нийцсэн үү? За нийцээгүй бол яагаад нийцээгүй юм те? Хаанаа одоо асуудал гарсан? Энэ бүгдийг тайлагнахын тулд энэ нэг тайлагнах тийм процесс байх хэрэгтэй юм те. Тэр процесс нь зөвхөн бит хоёрт биш. Мянган хүмүүс тайлагнах хэрэгтэй. Олон нийтэд тайлагнах хэрэгтэй. Олон нийтэд тайлагнаад эхлэх юм бол тэр чинь зүгээр өөрийн дураар окей, ийм байсан гэж тайлагнахгүй. Стандартын дагуу тайлагнана. За магадгүй Монголд хоёлоо бит хоёрын компани Монголын гапаар явдаг гэсэн бол тий. Одоо бол IFRS-ийн стандартаар явна. Дээрэс нь энэ IFRS-ийн стандарт явуулахдаа яг энэ стандартыг хийж чаддаг мэргэжлийн байгууллагаар хоёлоо аудитинг хийх байна. Бид нэр Big 4 гэж ярьдаг тий. За Big 4 дундаа хоёлоо Америкт гарсан зөвхөн дотоодын тэр дүрм журам нийцдэг одоо Big 4 биш. Америкийн тэр PCAOB гэдэг Америкийн accounting стандарт нийцүүлсэн тэр хэмжээнд дүгнэлт шинжилгээ хийж чаддаг Big 4-ийн мэргэжлийн хүмүүсүүдийг оруулж ирэх нь байна. За тэгэхээр энэ стандарт нь сайжирсан бит хоёрын одоо ингээд гүйцэтгэх удирдлага болон тулсын хийж байгаа ажил дээр дүгнэлт тавихын тулд энэ стандартын дагуу биднэрт одоо тайлангаа удирдал тутам байна уу, хагас жил тутам байнга өгч явах хэрэгтэй. Тэгэхээр ингэснээр одоо яг ил тод байдал нь сайжирч ихнэтэй. За сайжирч эхлээд бид нэр одоо энэ дээрээ дүн тавьж эхэлнэ. За сайн ажилласан уугүй юу гэдэг дээр бид нар дүн тавьж эхэлнэ. Сайн ажилласан бол урамшуултай одоо KPI-д хүрээг бол одоо өөр хариуцлагын асуудал ярьж эхэлнэ. Тэгэхээр ингээд өмчлөлийн өөрчлөл, засаглалын өөрчлөл, ил тод байршны өөрчлөл, за тэгээд дараа нь ингээд хариуцлагын асуудал ярьж эхэлж байгаа. За тэгвэл яг хариуцлагатай ажиллаж чадсан уугүй юу гэдэг дээр бид нэр дүн шинжилгээ тавих бүрэн боломжтой болж байна, тэ. Хариуцлагатай ажиллаж чадаагүй бол дараагийн алхмууд авч явна. За тэгээд дээрэс нь үйл ажиллагаа мэдээж яг Нью-Йоркийн Stock Exchange дээр гарсан бол түрүүн яжсэн SEC-ийн дүрм журам бас нийцэж ажиллах ийм одоо шаардлагууд бол бий болж байгаа. Америк нь өөрөө энэ айгуу тийм litigious society гэж ярьдаг. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр маш их шүүхийн маргаан болж идэг. Ялангуяа энэ нийтийн компани, public компаниудын холбоотой
хөрөнгийн зах зээл дэх securities litigation гэдэг ийм шүүхийн маргаанууд бол байнга явж идэг. Энэгээрээ яг мэрэгсэн фандууд хүртэл байдаг. Фандууд нь юу хийдэг вэ гэх юм бол шүүхийн маргаанд ялах магадлал өндөртэй кейсүүд рүү хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулалт хийгээд ялсан тохиолдолд тэндээсээ компани төлсөн одоо тэр зардлаасаа тэндээсээ хувь авдаг. Яг энэгээрээ мэрэгсэн мэрэгжлийн хуульч нар байдаг. Яг одоо компани засаглал тал дээр алдаа гаргасан, за эсвэл тайлан дээр алдаа гаргасан, тайлангийн алдаанаас болж зах зээл дээрх үнэлгээ нь унсан, тэрнээс болж хөрөнгө оруулагч нар хохирсон. Энийг тодорхойлж чадсан хуулийн фирмүүд, фандууд тэрнээр одоо шууд кейс үүсгээд тэргээ яг шүүх маргааны зарчмаар яваад тэгээд эндээс одоо эцсийн дүнгээр өр өгөөж авна гэж болно те. Тэгж явдаг тийм байдаг учраас compliance талаасаа бит хоёрын компани маань дахиад дараагийн шат руу гарах энэ процесс нь эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр ингээд хувийн компани юм байж байгаад олон нийтийн компани болохоор маш олон юм өөрчлөлт гарч байгаа. Энэ өөрчлөлтүүдийг бид нэр үе шаттайгаар тэгээд яг public компани болохтой хэрэгжүүлээд явна гэсэн үг болж байгаа. Одоо нээлттэй олон нийтийн одоо нээлттэй компани болохын хэрээр түүнийг дагаад маш том хариуцлага тэгээ нээлттэй байдал одоо ил тод байдлыг дагаад ирж байна. Тэр ер нь та ингээ сайн ингээд ярианд ингээд анзаархаар одоо энэ засаглал governance гэдэг асуудал өөрөө ингээд компани цаашдын ингээд доктортой ажиллахад маш чухал өвчин зүйл болж штэ. Тэгэхээр мэдээж энэ засаглал гэдэг одоо ойлголт бидний одоо үзэгч сонсогчд бас жоохон хол ч юм уу санагдаж магадгүй л те. Тэгэхээр ер нь яг засаглал гэж яг тодорхойлтын дагуу яг юу хэлээд байна. Тэгээд энэ засаглалыг одоо ингээд яг сайн засаглал гэж одоо ийм байдлыг тодорхойлж хэлдэг юм аа. Ер нь ингээд засаглал талаасаа одоо сайн засаглалыг ингээд авч явж чадсанараа амжилтанд хүрсэн тийм жишээ гэдэг ч юм уу те. Тийм кейс магадгүй бас нөгөө талдаа засаглалыг одоо төдийлөн анхаарч авч чадаагүй үгүйсээ болоод уналтанд орсон гэдэг ч юм уу тийм үү жишээг бас кейс олгоод ирвэл заслыг бид нар байнга ярьдаг те. Ер нь бол одоо сүүлийн 10 20 жил ярьсан сэдв баг. Засаглал нь одоо миний зүгээс ингээ харахаар компанийг үр ашигтай, тогтвортой яг эцсийн дүндээ хувьцаа эзэмшигчдийг эрх ашиг хамгаалсан тэр operating system үйл ажиллагааны системийг бүрдүүлэх нь хамгийн одоо гол зорилго байгаа гэж харж байгаа. За энэ системийг бүрдүүлэхийн тулд гол одоо 3 талын харилцаа, 3 талын хооронд үүсэх тэр friction буюу тэр хооронд үүсэх тэр магадгүй тэр одоо сонирхлын зөрчлийг зохицуулдаг систем гэж болно. Үүсэх тэр магадгүй тэр одоо сонирхлын зөрчлийг зохицуулдаг систем гэж болно. За хоёр дахь нь болохоор төлөөлөн өдөртөх зүйл туц гэж ярьдаг. Туцын төлөөлөн өдөртөх зүйл болон хувьцаа эзэмших хоорондын харилцаа. За дараагийнх нь болохоор гүйцэтгэх удирдлага. Тэгэхээр гүйцэтгэх удирдлагын яг чиг үүрэг нь бол өдөр тутмын үйл ажиллагааг авч явах тийм чиг үүрэгтэй. Туц маань бол илүү хяналт тавьжтан дээр ирээдүг харсан тэр чиглэлээр чиглэлөх үүрэгтэй. За хувьцаа эзэмшигчд маань мэдээж өөрийнхөө хөрөнгө оруулсан компанийнхаа өгөөжийг авах одоо тийм хүлээлттэй мэдээж шаардлагатай бол өөрөө нэмж анхныхаа хөрөнгөө бол мэдээж гаргасан байгаа. Шаардлагатай болж мэдээж бас дахиж хөрөнгө оруулдаг. Тэгэхээр түрүүн ярьсан нэг 3 талын энэ харилцаануудын сайн зохицуулт нь ямар байх юм бэ гэвэл энэ 3 талын ашиг сонирхлыг нийцүүлэх нь энэ инсентивуудын align хийх дээр аль чухал одоо фокус хийх хэрэгтэй тийм. Тэгэхээр бид нар ярьдаг те одоо яг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг яг менежментийн эрх ашигтай нийцж гэнэ үгүй юу гэдэг дээр фокус хийхтэй. Зарим тохиолдолд бол тэр яг ашиг сонирхол бол нийцэхгүй тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ ашиг сонирхлыг яаж нийцүүлэх вэ гэдэг систем дээр илүү фокус хийх хэрэгтэй байна. За магадгүй урамшууллын систем байж болно те. За компани ашигтай ажиллах юм бол бонус сайтай байна гэж болно. За дээрэс нь яг хяналтын систем дээр ч гэсэн яг компанийнхаа энэ өдөр тутмын үйл ажиллагаа нь магадгүй богино хугацаанд үр өгөөж өгсөн мөртлөө дунд урт хугацаанд алдагдaltaй байх магадaltaй болоод байна. Тэгэх юм бол туц нь энэ дээр хяналт тавьж болно те. Америкийн зарим компаниуд богино хугацаанд яг тоглолт хийгээд яг одоо CEO нь ажилласаа өгөхөөс өмнө ямар нэгэн байдлаар санхүүгийн ч юм уу үйл ажиллагаан дээр золиос гаргаад хувьцаагаа өндөр хүргэнэ. Гэхдээ тэр нь бол богино хугацааны асуудал болдог. Богино хугацааны тэр өндөр хувьцаанаас магадгүй өөрөө өндөр бонус авах сонирхлоо тий. Ажлаа өгөхөөс өмнө өндөр бонус авахын тулд тэгж тодорхойсон байж болно. Тэгэхээр ийм сонирхлуудыг тэнцвэржүүлэх одоо тэн дээр надад хяналт авах үүднээс туц маань сайн ажиллах хэрэгтэй байдаг. За incentive alignment гэж ярьж байна. За incentive alignment-аас гадна компани яг менежментийн үүднээс ирээдүйн үр өгөөж хөрөнгө оруулалт хийх тэр нөхцөлийг бүрдүүлчих гэсэн. Тэгэхээр өөртөө компанийнхаа тэр нөөцийг, капиталыг дунд болон урт хугацаанд үр өгөөж өгөх талаас нь хөрөнгө оруулалт хийх дээр анхаарах хэрэгтэй байна. Одоо Америкийн бид нар ярьдаг одоо GE байна уу, Kodak байна уу тухайн үед бол
маш мундаг компаниуд байсан. Гэхдээ яг түүхийг хараад үзэх юм бол тэд нэр яг өөрт байсан хөрөнгөө ирээдүүлээ харсан тийм хөрөнгө оруулалт айгүй бага гэсэн байдаг. R&D руугаа айгүй бага гэсэн байдаг. Тэрнээсээ болоод яг одоо цаг хугацаа өөрчлөгдөж, зах зээл өөрчлөгдөхөд тэд нэр өрсөлдөгч нартаа ялагдаж эхэлсэн байна. Эсвэргээрээ магадгүй Microsoft гэх юм бол яг ирээдүйрээ хасан хөрөнгө оруулалт руугаа маш сайн хийж чадсан. Тэр нь тухайн үедээ хэцүү байсан боловч 5-10 жилийн дараа өргөөж эхэлсэн байна. Одоога зарим AI компаниудыг харах юм бол 10 жилийн өмнө менежментийн үүднээс нь бид нар AI руу хөрөнгө оруулалт хийя гэж явж исэн боловч тухайн үед AI гэдэг одоо энэ том салбар ингэж хөгжинө гэсэн ойлголт байгаагүй. Энэ дээр дэмжээгүй үүднээс болоод зарим компани бас хоцорсон байгаа. Тэгэхээр ийм одоо incentive-ыг align хийж ирээдүйдээ хөрөнгө оруулалт нөхцлүүдийн сайн засаглал бүрдүүлж өгөх шаардлагатай байгаа. Тэгэхээр ер нь одоо ингээд мэдээж хоёлаа нэлээд олон ингээд Америкийн компаниудын жишээг авч ирж байна л та. Тэгэхээр мэдээж энэ засаглал аль хэдийн ингээд хөрөнгөний зах зээл ингээд олон бараг 100 жилийг ингээд өнгөрөөцөн гэдэг утгаараа одоо ингээд хамгийн сайн жишгийг харуулад явж байгаа шиг байна. Тэгэхээр ер нь яг энэ хөгжлийн өнөөгийн түвшинд хүрэхэд магадгүй ингээд Америкийн одоо туулж өнгөрүүлсэн он жилүүд дээр те ингээд тэр нэг үеийн нэг гол одоо turning point гэсэн гэдэг юм уу? Эсвэл нэг тийм яг өнөөгийн түвшиндээ хүрэхэд нь яг тэр одоо энэ засаглалыг одоогийн түвшинд одоо ингээд хурж хөгжөхөд яг ямархуу одоо яг замнал байж ирсэн бэ гэдэг талаас нь ч юм уу ярил тийм. Засаглалын энэ системийг Америкт бол нэг дор ингээд тий хараар цагаан дээр бичээд за юм байна гэж тодорхойлж өгөө. Энэ бол ингээд амьд ингээд процессын дагуу яг бодит үүссэн нөхцөл байдал дээр тулгуурлаж сайжруулж ирсэн ийм систем байгаа. За одоо 1900 оноос эхлээд өдий хүртэл зах зээлийн одоо boom and bust гэдэг тий сайн тайч үе байна, муутай ч үе байна. Энэ нөхцөл бүрд ингээд нийцүүлэн хууль эрх зүйн орчингууд нь бас өөрчлөгдөж сайжраад эхэлж ирсэн байна. Миний одоо яг хуулийн сургууль байхад сурч исэн нэг одоо 2 кейс эдийн. Тэгээд эндээс бас нэг гаргасан тэр концепт нь айгүй сонирхолтой. Тэрийг бас яриул ер нь ямар үе шаттай яаж одоо Америкийн систем хөгжсөн бэ харагдах байх гэж бодож байна. Томьёол нь business judgment rule гэдэг тийм зарчим байдаг. За энэ зарчмынхаа үндсэн агуулга нь юу вэ гэх юм бол гүйцэтгэх удирдлага болон тууз маань гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхгүй. Анх ингээ сонсохоор ингээ жоохон гайхмаар тий. Яхаараа энэ шийдвэр гаргасан хүмүүсүүд маань хариуцлага хүлээхгүй лээ гэж ер нь би бас анх бодож байсан. Гэхдээ яг одоо ямар нөхцөлтэй байдлаар шийдвэр гаргасан бол хариуцлага хүлээхгүй вэ гэдэг тэрийг маш сайн одоо наривчилж тодорхойлж өгсөн. Энэ бас олон кейсүүд дээр үндэслээ сайжраад явсан тийм процесс байдаг. Шүүхийн зүгээс энэ зарчмыг тодорхойлохдоо за хэрвээ шийдвэр гаргах үедээ шийдвэр гаргагч нь маш сайн мэдээлэл дээр суурилсан, маш сайн судалгаа хийсэн, маш сайн одоо тэр мэрэгжлийн зөвлөхүүдээр авч ажиллуулсан тэн дээр үндэслэн гаргасан шийдвэр бол хамгаалагдана. За хоёрт энэ шийдвэр гаргахдаа ямар нэгэн өөрийн ашиг сонирхол, өөрийн болон хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхолтыг огтхон ч байж болохгүй. За ямар нэгэн тийм өөрөө давуу байдал үүсгэсэн тийм нөхцөл бол байж болохгүй байна. За гуравт дээрэс нь энэ шийдвэр гаргахдаа шударгаар зөв ёсны дагуу одоо good faith гэж ярьдаг тийм компанийн сайн сайхны төлөө, хувьцаа эзэмшлийн сайн сайхны төлөө тийм үндсэн үндслэл дээр энэ гурван шаардлагуудыг гурвангийн хангаж гаргасан шийдвэр байх юм бол тэр үндсэн гаргасан шийдвэрээс одоо үүдсэн тэр үр дүнгээс үл хамааран энэ шийдвэр гаргасан хүмүүсүүдийг хамгаална гэсэн тийм зарчим байна. Business judgment rule гэж байдаг. Энэ нь бол одоо хуулийн дээр компанийн тухай хуулийн дээр ингээд тодор бичсэн хууль бол биш. Энэ бол яг шүүхийн процессор олон удаагийн юм маргаанаас болсноор шүүх нь ингээд тодорхойлж өгсөн байдаг. Яг энэ Delaware гэдэг мужид бол энийг тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхээр энэ одоо business judgment rule-ийн үндсэн зорилго нь яаж вэ гэх юм бол цаашдаа компани удирдлага зоригтой шийдвэр гаргах ямар нэгэн хувийн хариуцлагаас айж имэж ямар нэгэн одоо үйлдэл хийхгүй байхыг тэрнээс сэргийлэн те шин зах зээл рүү орох жоо зоригтойгоор гол нь тэн дээр судалгаагаа сайн хийн, тооцоолоо сайн хийн. Яг өөрийн гэсэн ашиг сонирхол байх ёсгүй. За дээрэс нь яг энэ компанид ашигтай гэдэг үүднээсээ энэ шийдвэрээ гарга. За шинэ салбар руу, шинэ технологи руу хөрөнгө оруулалт гэж яг мөн адил энэ гурван одоо шалгууруудыг хангаад энэ салбар руу ороо. Тэгэх юм бол дараа нь шийдвэр яг одоо эн чинь одоо гаргасан шийдвэр шууд маргааш үр дүн харагдахгүй шүү дээ. Эн чинь 3, 5, 10 жилийн төсөөлтөй шийдвэр гаргаж явж байгаа. Тэр шийдвэр тэр том төслүүд дээр хүчин зүйл одоо нөлөөлөх хүчин зүйлс бол маш олон байна.
одоо эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөнө, гаднах одоо геополитик өөрчлөгдөнө, дотоодын нөхцөл байдал өөрчлөгдөнө. Тэгэхээр 3 жилийн дараа 5 жилийн дараа гарсан тэр шийдвэрийн үр дүнгээс болоод тухайн үеийн шийдвэр гаргагчид нар одоо компани удирдлагад хариуцлага тоосноо гэдэг бол буруу асуудал юм а гэдэг шүүхээс үзсэн байгаа. Тэгээ шүүхийн зүгээс тэр үр дүндээ суурилсан биш, процесстэй суурилсан дүгнэлтийг тэрийг одоо хуульчилж, тэрийг одоо хамгаалдаг зарчмыг нэвтрүүлье гэсэн тийм одоо rule гэж хэлж болно, тийм зарчим. Бод тэр 2 кейсээрээ те. Нэг кейс нь болох юм бол бидний одоо сайн мэдэх Disney гэдэг компанитай холбоотой кейс байгаа. За Disney маань тухайн үед тудсан ингээд ярилцж байгаа шинэ CEO авахар болсон. Миний санаж Michael Horowitz лөө тийм шинэ CEO авахар болсон. Шинэ CEO маань ажилдаа ороод нэг 14 сар ажиллаад ажлаа өгөөд чөлөөлөгдсөн. Тэгтээ чөлөөлөхдөө CEO-д нь 130 сая долларын тийм ажлаас чөлөөсөн тийм пакэж өгсөн байгаа. Тэгэхээр би одоо хувьцаа эзэмшигч байсан бол те ер нь бол айгу шоконд орно те. Дөнгөж нэг CEO ажилласнаа те нэг 14 сар ажиллангуудаа яаж 130 сая долларын ийм том compensation package авч байгаа юм бэ гэд. За тэгэхээр энэ асуудлыг хувьцаа эзэмшигч нар нь хоорондоо нийлээд тудсаа шүүхтгсэн байна. За та нар яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ? Энд чинь хариуцлагагүй шийдвэр байна. Энэ дээр одоо хариуцлах хүлээ гэсэн шийдвэрийг шаардлагын дагуу танах одоо компани эрх ашигын төлөө биш, хувийн эрх ашиг ч юм уу буруу шийдвэр гаргасан байна гэдэг талаасаа шүүхтгсэн. За шүүхийн зүгээс энэ асуудлыг яаж харсан бэ гэх юм бол бид нар үр дүнг харахгүй. Яг эцсийн байдлаар энэ сайн байсан уу, муу байсан уу гэдгийг бид нар ерөөсөө дүгнэлт гаргахгүй. Энэ бол шүүхийн чиг үүрэг бол биш. Шүүхийн зүгээс бид нар юу харах вэ гэх юм бол тухайн хүнийг ажилд авахдаа зөв процессын дагуу явсан байна уу? Тухайн ажил чөлөөлөхдөө зөв процессын дагуу явсан байна уу гэдэг дээр дүгнэлт гарна. За яг энэ процесс нь бүгдээрээ заавал documented байх хэвээр. Яг ингээд ямар одоо үндсэлтээр энэ хүнийг томилсон гэдгийг л харах хэвээр. За тэгээд ингээ харах юм бол тухайн хүн шаардлагад бол нийцсэн байсан. Энэ хүнийг олох гэж судалгаа тооцоол гаргасан байсан. Тухайн үед айгүй нэртэй тийм одоо executive-ийн нэг хүн байсан, захирлуудын нэг байсан. За энэ хүнийг авсан байна. Шийдвэр гаргасан талууд маань тухайн хүнд ямар нэгэн хамаарал бүхий ашиг сонирхлын асуудал байсан уу, байгаагүй. За энэ дээр компанид ашигтай гэдэг үндсэл дээр нягтлаж үзэж те маш сайн одоо судалгааны дагуу энэ хүнийг авсан байна уу гэсэн мэт тийм байна. Тэгэхээр ингээд томилгоон дээр асуудал байсан байна. За дараа нь чөлөөлөх дээр мөн яг адилхан зарчмаар ингээд дүгнэж үзсэн байна. За окей. Бас мөн адил энэ дээр ямар нэгэн асуудал үүсэхгүй байна. Чөлөөлсөн ч гэсэн үнсэлтэй, тооцоолтой, good faith тэгээд ашиг сонирхолгүй болсон байна. Тийм учраас шүүхийн зүгээс энэ дээр бид нэр шийдвэр гаргагч нартай хариуцлага тооцохгүй гэсэн дүгнэлтэнд орчих. Гэхдээ яг хуу одоо хоёулаа ингээд Монголд ингээд ярихаар ингээд жоохон гайхмаар те ингээд яхаараа юм байдаг үлээ гэж бодмоор энэний компанийн шин чанар нь өөр байгаад байгаа. Энэ одоо Disney гэдэг чинь public company те маш олон хувьцаа эзэмшигч та. Нэг хувьцаа эзэмшигч нь магадгүй нэг хамгийн том нь байлаа гэхэд нэг 10-аас сэтэрхүү ч юм уу, хувиас сэтэрхүү тийм хэмжээний хөрөнгөтэй. Тэгэхээр нэг хувьцаа эзэмшигч туз болон удирдлагыг тэр чигт нь өөрчилж нөлөөлнө гэсэн аюу хэцүү. Тэгэхээр яг энэ хувьцаа эзэмшигчийн тогтолцоо энэ бүтцэн Монголд байгаа дийлэнх компаниудаас өөр байгаа учраас үйлчлж байгаа зарчим нь бас өөр байгаа. Монголд илүү одоо бид нар том conglomerate group компаниуд гарах юм бол нэг 2 3 цөөн хувьцаа эзэмшигчтэй байгаа. Илүү төвлөрсөн тийм нөхцөлтэй байгаа тийм. Тэгэхээр тэн дээр бол саний зарчмууд үйлчлэх бол аюу хэцүү те ойлгоход хэцүү. Гэхдээ цаашлаад олон нийтийн компани болоод олон нийтэд олон ийм хөрөнгө оруулагчид хариуцлага хүлээх ийм зарчмаар ажиллахаар бол туз болон гүйцэтгэх удирдал маш юм чухал үүрэгтэй болж байгаа гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр энэ шин чанарыг ойлгосноор бид нэр яг олон нийтийн төлөө ажиллаж байгаа туз, олон нийтийн төлөө ажиллаж байгаа гүйцэтгэх удирдлага ямар одоо стандартын дагуу ямар төвшөнд ажиллах вэ гэдэг тийм ойлголттой болж эхэлнэ. За энэ болохоор яг юм хариуцлага тооцоогүй жишээ. Өөр Smith versus Van Gorkum гэдэг бас нэг Америкт болсон нэг шүүхийн маргаан байдаг. За энэ дээр болохоор яг хариуцлага тооцсон жишээ байдаг. За яг юу болсон бэ гэх юм бол компанийнхаа CEO маань яг компани өөрөө ингээд зархаар боллоо. Зархаар болоод тухайн үедээ яг үнэлгээ хийгээд өөрөө нэг хувьцааны $55 нэг хувьцааг үнэлээд за энэ шийдвэрийг гаргахын тулд мэдээж энийг туцтай танилцуулна тий. Туц маань танилцуулаад энийг л үтсэн байлаа шийдвэр гаргах хэрэгтэй. За энэ яг процесс дээр бол CEO туц дээрээ танилцуулаад танилцсныхаа 2 цагийн дараа туц маань шууд шийдвэр гаргаад за компани зарья гэсэн шууд тогтоол батлаад явуулсан. За энэ тогтоолыг батлаад явуулсны дараа хувьцаа эзэмшигчнэр мэдээд тэр дундаас нэг хувьцаа эзэмшигч нь энэ үнэлгээ надад таалагдахгүй байна. Би хувьд магадгүй 2% эзэмшдэг гэж болно шүү дээ. 3% ч эзэмшдэг. Хувьцаагаа би ийм үнээр үнэлэхгүй.
Та нар одоо сайн судалгаа хийсэн үү? Ерөөсөө би энэ дээр чинь санал нийцэхгүй, хоорондоо ингэж зөвшөлдөх гэж оролцоод ерөөсөө санал нийлэхгүй болоод за тэгээ шүүхт өгсөн байгаа. Танаа энэ шийдвэр чинь буруу байна, компаниг дутуу үнэлсэн байна. За ингээд харсан чинь шүүхийн зүгээс мөн адил компани яг үнэлгээ, эцсийн байдлаар ямар үр дүнтэй байхыг бид нар бол дүгнэхгүй. За яг тудс маань компани зарах шийдвэрийг гүйцэтгэх удирдлага маань компани зарах шийдвэрийг саний ярьсан business judgment rule-ийн дагуу яг хийсэн байна уу гэдэг дээр бид нар дүн шинжилгээ хийнэ гэсэн. Тудс маань CEO танилцуулсан материалыг ердөө 2 цаг л ярилцаж шийдсэн байна. Энэ дээрээ тусдаа ямар нэгэн хүндлэнгийн байгууллагаас үнэлгээ хийлгээг байна. За $55 нь яг үнэндээ яг зөв үнэлгээ юм уу гэдэг үнэлгээ ерөөсөө хийгээг байна. За дээрэс нь ямар нэгэн байдлаар одоо CEO-оос одоо асуулт хариулт те тэр тузын тэмдэглэл байгаа шүү дээ. Асуулт хариулт ингээд нягтлж үзсэн байцаас юм бол байхгүйсэн байна. За тэгэхээр ингэж гаргасан шийдвэр ерөөсөө манай дүрм журамд нийцэхгүй. Ийм гаргасан шийдвэр бол хувьцаа эзэмшдгийн эрх ашиг бол хамгаалж чадахгүй. Тэгэхээр энэ процесс нь алдаатай байсан байна. Ийм алдаатай процессээс гаргасан шийдвэрийг бид нэр шийдвэр гаргасан хүмүүсүүдтэй хариуцлага тоосноо гэсэн үр дүн гаргасан. Тэгэхээр дараа нь ингээд яг үнэлгээгээ ингээд тухайн компани хийгээд үзсэн $55 нь яг үндэ бол зах зээлээс хамаагүй өндөр үнэлсэн байлээ л дээ. Яг үндэ бол компани хувьцаа эзэмшигт бол эрх ашигт нь бол нийцэхээр одоо үнэлгээ байсан. Гэхдээ бүгднгийнхаа эрх ашигт бол нийцэн гэж байхгүй, тодорхой хэмжээний хувьцаа эзэмшиг нийцээгүй. Гэхдээ ингээд эргээ харангуут нь үр дүн магадгүй сайн байж байхаар болсон яг өмчлөгч талаатаа. Гэхдээ процесс нь алдаатай байсан бол тэр процессыг бол буруу гэж үзээд тэр шийдвэрийг бол цуцлах үндэслэл гаргана. Шийдвэр гаргасан хүмүүсүүд нь бас хариуцлага тооцохоор болсон байна. Тэгэхээр ингээ харахаар яг компани одоо энэ business judgment rule нь үндсэн яг outcome дээр биш. Яг тэр процесс дээр илүү фокус хийгээд байгаа. Угаасаа шүүх хуулийн одоо гол зорилт нь бас тийм байгаа. Due process буюу энэ процессыг зөв хийсэн байна уу гэдэг дээр илүү фокус хийж дүгнэлт гаргадаг байгаа. Одоо магадгүй зарим хүмүүс одоо юу гэдэг ингэж хэлдэг шүү дээ. Ends justify the means гэдэг. За үр дүнгээрээ бид нэр яг тэр үр дүнд хүрсэн аргачлалаа зөвтгөнө гэдэг тийм. Шүүхийн үүднээсээ хууль ёсны одоо зүгээсээ бол үгүй юм аа. Яг аргачлал тэр процесс нь зөв байж ээж эцсийн үр дүнгээс үл хамааран тэрийг одоо асуудлыг зөвтгөх, зөв буруугийн шийднэ гэсэн тийм зарчмаар ажилладаг байна. Тэгэд ингээ харахаар яг энэ зарчмыг баталж өгснөөр бас энэ хоёр кейсээс гадна зөндөө олон кейсүүд байгаа. Энэ кейсүүд нь ингээд улам наривчлагдаад салбараа өөрчлөгдөж ингээд сайжирсан тийм процесс явсан. Тэгэхээр одоо компаниуд Америкийн энэ public компаниудын удирдлагууд яаж шийдвэр гаргадаг вэ те? Яаж ийм зоригтой алдагдaltaа мөртлөө ингээд шинэ AI юу, шинэ технологи руу за тэгвэл цоо шинэ ингээд салбар руу орох, эсвэл шал өөр ингээд зах зээл рүү орох те? Магадгүй одоо 30 жилийн өмнө, 40 жилийн өмнө хятадын зах зээл рүү орох бол маш том эрсдэлтэй гэж одоо хардаг байсан. Гэхдээ тухайн үед зарим компаниуд бол тэр эрсдлийг дагаад гаргаа явсан. Зарим нь амжилттай байсан, зарим нь алдагдaltaй байсан. Гэхдээ тэр шийдвэрийг гаргасан удирдлагууд эсэргээрээ хувийн хариуцлага бол хүлээдгүй л ах нь. Хамгийн гол нь яг энэ business judgment rule гэдэг юм дээр маш сайн нийцүүлэн судалгаа шинжилгээгээ гаргаж тэгж явах нь их чухал байдаг. Тэгэхээр ер нь ингээд ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт тэрнлөө одоо ингээд чиглэсэн бодлого шийдвэр ингээд гаргаад явахт нь тэр засаглалын тэр доктортой байдал өөрөө маш чухал суурьчин зүйл нь болоод тийм. Тийм энэ доктортой байдал тэгээд яг энэ incentive alignment-ийн сайн хийж өгч байна тий. Компани удирдлага одоо байгаа байдлаа ингэж хамгаалж үлдээд юу ч хийхгүй тий. Статус quo хадгалаад үлдээ гэх юм бол айгүй амархан асуудал тий. Ийм явдаг замаараа л явдаа. Тэгэхгүйгээр одоо энэ системээрээ илүү одоо innovative байх те, илүү entrepreneurial байх те, эрсдэл дааж чадах. Тэрийгээ гол нь судалгаа шинжилгээнд дээр дүгнэж, зоригтой алхмууд гарах тэр нөхцлүүдийг ингээд бүрдүүлж өгсөн байдаг. Энэ дээр нь суурлаж одоо шийдвэрүүдээ тэдэ зоригтой гардаг байх нь шүү дээ. Энэ байхгүйсэн бол хоошоогоо суугаа за тэгвэл би юм хийгээд яах вэ? Шүүхийн маргаан болчихно, хариуцлага хүлээх болчихно гэд хоошоо суух тийм одоо эрсдэл байгаад байдаг. За тэгэхээр маш сонирхолтой кейсүүд байлаа. Тэр одоо хоёлаа яг сүүлд нь ингээд яг Монголынхаа нөхцөл байдал руу нэг төр буугаад ирвэл те. Мэдээд сая ингээд олон улсын ингээд сайн муу янз бүрийн жишээнүүдийг санслаа. Яг Монголд одоогийн нөхцөл байдлыг таны одоо өнцгөөс дүгнээд хэлвэл ямар хуу байгаа вэ? Одоо энэ засаглалын яг сая ингээд тоо статистик харахаар одоо Дэлхийн банкнаас нүг засаглалын индексүүдийг ингээд гаргаад зарладаг шүү дээ. Тэгэхээр 24 оны байдлаар жишээ нь Монгол улс өмнөх жилээсээ бас нэг тодорхой хэмжээнд сайжирсан гэдэг одоо оноо
өгсөн байгаа юм л та харахаар. Тэг мэдээж энэ яг нэг талаасаа компани засаглал дээрээс нь одоо улс төрийн нөхцөл байдал гэдэг ч юм уу доктортой байдал гэдэг дээр бас үзүүлэлтүүд явж үздэг. Тэр ер нь яг Монголын нөхцөл байдлыг компани засаглал талаас одоо энэ хууль хэрэгжилт одоо enforcement те яг энэ компаниуд доктортой үйл ажиллагаа явуулах талд нь яг хэр орчныг бүрдүүлж чадчихээн гэдэг талаас нь ярил. Сая бол хоёлын илүү тийм public компаниудын жишгээр хэлвэлээ те. Тэн дээр яагаад фокус хийсэн бэ гэх юм бол тэр ингээд 3 төрлийн ярьжсэн shareholder, board тэгээд executive management хоёр нь 3 талын харилцааг Америкт бол маш сайн зохицуулж ирсэн байна. Тэр харилцаанаас үүдсэн тэр одоо саний ярьсан жишээ нь business judgment rule өөр бас зөндөө олон юм төстэй одоо шийдлүүд байгаа, одоо зарчмууд байгаа. Тэр одоо зарчмууд нь компаниудыг одоо өргөөжөө нэмэгдүүлж тэлж ажиллах шин зах зээл рүү гарахад яаж нөлөөлсөн бэ гэдэг дээр л фокус хийсэн. Тэгэхээр яг энэ зах зээлийнхаа онцлогоо ярихаар манад яг үндэ яг илүү тийм public компани руу фокус хийсэн тэр засаглалын систем байна уу? За тэр зохицуулт байна уу? Дээрээс нь миний ярьсан хувьцаа эзэмшигчдийн тэр идэвхтэй байдал байна уу те? Жохо өөр байгаа те. Тэрэн дээр бол ерөөсөө бид тэр энэ явах одоо процессор л явж байгаа гэж юу н харж байгаа. Америкийн хөрөнгөний зах зээл үүсч хөгжөөд 200 гаруй жил болж байна. Манайд яг одоо хэдэн жил болж байгаа вэ те? Тэгэхээр энэ процесс нь явдаг шатаараа явах бах. Гэхдээ бид нар гадны энэ сайн жишгүүдээс аваад дотооддоо хэрэгжүүлж эхэлж болно те. За саний магадгүй business judgment rule-ыг бид нэр ядаж дотооддоо байгаа олон нийтийн компаниуд тэгвэл ийм зарчмыг бид нар нэвтрүүлье тий. Энэ зарчмыг бид нар бүрэн дүүрэн утгаар нь нэвтрүүлж чадах юм бол магадгүй гүйцэтгэх удирдлагууд илүү зоригтой шийдвэр гаргадаг тий. Тэн дээрээ үндэслээд одоо компанийнхаа дараагийн хөгжил рүү хөтлж ингэж гарах тэр процесс нь нэмэгдэх баг. Гэхдээ бас одоо бидний харж орвол компани хөгжил маань бол дийлэнхтэй бол яг энэ эхний одоо generation-гийнхаа үе шат дээр явж байгаа тийм яг компанийнхаа өөрсдөө үүсэн байгуулагч нар нь CEO-гийн давхар хийдэг, тузынхаа даргын давхар хийдэг тийм яг ингээд түрүүний ярьсан бүрэн дөрвөн утгаараа олон нийтийн компани болох шат нь бол айгүй цөөхөн байгаа тийм. Тэгэхээр тэр шат руугаа дөхөж очих үед саний ярьсан зарчмууд маань илүү үйлчилж эхлэх байх гэж бодож байна. Окей. Тэгвэл одоо яг хамгийн сүүлд нь та одоо магадгүй мэдээж одоо хоёулангийн яриаг ингээд дотоодын одоо бизнес эрхлэгч ч юм уу сонсч иж магадгүй. Тэгэхээр яг сүүлд нь яг та яг инсайт болгоод хэлэхэд одоо магадгүй компаниуд ингээд олон нийтийн нээлттэй компани болох одоо листинг хийх гэдэг ч юм уу. Эсвэл магадгүй бондын санхүүжилт ч юм уу те ингээд шин төрлийн ингээд санхүүгийн хэрэгсэл ашиглаад санхүүжилт татах тал дээр магадгүй нэг ийм юмыг анхаарч үзэх шаардлагатай байдаг шүү. Хуулийн талаас ч юм уу эсвэл одоо бизнес орчин талаас ч юм уу тэр талаар нэг инсайт мэдээлэл өгөөдгөө хоёул яриад басах гэж бодож байна. За тэгэхээр ялангуяа одоо Монголд байгаа компаниуд маань гаднаас хөрөнгө оруулалт татах, гадны компаниудтай хамтарч ажиллаж байгаа энэ нөхцөлд бол би бол засаглал дээр илүү фокус хийгээрэй гэж хүсэж байна. Засал маань зөвхөн одоо ингээд зүгээр дүрм журам мөрдөөд зүгээр одоо compliance хийгээ те маш одоо мундаг дотоодын дүрмтэй байгаад тэрийгэ дагснараа одоо амжилттай болно гэсэн үг бол биш. Хамгийн гол зорилго маань засаглал сайжирснараа манай бизнес үйл ажиллагаа яаж сайжрах юм? Манай үйл ажиллагаа илүү доктортой тэлж ажиллах тэр нөхцөлд бүрдүүлэх гэдэг дээр нь тэр одоо үндсэн асуудлыг шийдэж өгч байгаа маа. Тэгэхээр гадны одоо хөрөнгө оруулагч тал мөн адил сайн засалтай компаниг бол өндрөөр үнэлдэг. Яагаад тэгэхээр энэ компанид би хөрөнгө мөнгө зээлснээр хөрөнгө оруулснаар миний хөрөнгийг зөв менеж хийх юм байна. Энэ дээр одоо компани удирдлага энийг буруу одоо хувийн ашиг сонирхлоо нийцүүлэн эсвэл өөр тийшээ ингээд оруулахгүй юм байна. Энэ одоо өнгөрсөн хугацааны track record дээрээ бид нар бол харж болох юм байна. Ийм үнслэр бид нар та нарт одоо хөрөнгө оруулалт хий. Магадгүй хөрөнгө оруулалт хийхдээ бусад өөр засаглал харьцангуй муу компаниудаас арай бага хүүтэй ч юм уу те арай илүү сайн нөхцөлтөөр хөрөнгө оруулалт хийя гэсэн тийм одоо хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэгэхээр засаглал нь бол зүгээр энэ дүрм журам мөрдөд дуусах асуудал биш. Компани цаашдаа тэлж ажиллах, цаашдаа тийм entrepreneurial илүү risk taking тийм одоо соёлыг бол бэхжүүлж өгдөг байна гэдэг дээр бол бас бодож үзээрэй гэж хүсэж байна. За тэгэхээр маш их баярлалаа. Маш үнэтэй хэрэгтэй мэдүүштэй кейсүүд болон мэдээллийг ярилцлаа гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ бидний энэ удаагийн дугаараар за оюутлогын тооцын гишүүн мэдээж одоо Нью-Йоркийн хуульч гэж явж байгаа. Минь төвшин ярилцаж маш сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ. Ингээд хүлээн авч сонсон та бүхэнд баярлалаа. Мэргэжлийн дүгнэлт оновчтой шийдвэр. Subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.